За сайн байцгаана уу. Сэргээгт эрчим хүчний дэвшилтэт технологи хичээлийн маань 3 дугаар лекц эхэлж байна. За энэ удаагийн хичээлээрээ дулаан алдагдлын талаар ярилцахаар болсон байгаа. За эхлээд дулаан алдагдал гэдэг сэдвийг яагаад сонгосон бэ? Яагаад энэ хүү сэдв маань чухал вэ гэдэг талаараа ярилцъя. За тэгэхээр нэгдүгээрт та бүхний мэдж байгаачлан Улаанбаатар хот маань дэлхийн хамгийн хүйтэн нийслэл байгаамаа. Тэгэхээр хамгийн хүйтэн нийслэл болж байна тийм ээ. За дээрэс нь энэ хүйтэн нийслэлд маань манай Монгол улсын нийт хүн амын маань талан буюу 1.5 сая хүн амьдарч байна. За тэгэхээр энэ 1.5 сая хүнд энерги эрчим хүчний асуудал гэдэг бол маш чухал юм. Яагаад вэ гэвэл бид нэр гадаа одоо жишээ нь агаарын дундаж агаарын температур хасах 1.3 градус гэж юм тийм ээ. Ийм хүйтэн орчинд бид нар бол амьдарч чадахгүй. Тийм учраас бид нэр орон байр сууцаа яалтчгүй дулаахан байлгаж ээж бид нар тав тухтай тохилог дээрээс мөн эрүүл аж төрхийн боломжтой болж байгаамаа. Тэгэхээр орон сууцныхаа дулаалгыг бид нар маш сайн хийх ёстой гэдэг маань нэгдүгээр шалтгаан болж ирж байна. За тэгээд мөн түрүүнд дурдсанчлан 1.5 сая хүн Улаанбаатар хотод маань амьдарч байна. За тэгээд Улаанбаатар хотын одоо энэ доор графикт харуулсан байна л да. Улаанбаатар хотын нийл айл өрхийн доо 2017 оны байдлаар ийм байсан байна л да. Үүний одоо жишээ нь хуваар авч үзэх юм бол 56% буюу 215 мянган айл өрх гэр хороололт үлдсэн 171 мянган айл өрх буюу ойролт 44% нь орон сууцнд амьдарч байна. За тэгэхээр Улаанбаатар хотын нийт айл өрхийн талаас их хувь нь гэр хороололт амьдарч байна тийм ээ. За тэгээд энэ гэр хороололт амьдарч байгаагаа дотор нь ингээд бас дэлгэрүүлээд харах юм бол за ерөнхийдөө бол бараг л 50-50 тал нь болохоор Монгол гэрт тал нь болохоор байшин суудсанд буюу байшин суудсанд амьдарч байгаа гэсэн ийм дүр зураг байна. За энэ нь бол 2017 оны одоогийн байдлаар 2020 он дөнгөж гарчаад явж байна. 2020 оны байдлаар энэ тоо бас төдийлөн өөрчлөгдөөгүй. Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын гэр хороол болон орон сууцны хувь хэмжээний иймэрхүү. Ерөнхийдөө л ойролцоогоос 1.45-55 гэх мэтчлийн ийм хувь хэмжээтэй байгаа юм байна лээ. За тэгээд өмнөх 2019 оны хүртэл бол 2019 оны 5 сарын хүртэл бол манай Улаанбаатар хот бол байнгын л нэг тулгамцсан асуудалтай байдаг. За хүйтний эрч чангарч байгаа учраас бид нэр гэр оноо дулаахан байлгах асуудалтай болдог. За тэгээд үүнээсээ үүдээд бид нэр гэр хорооллын айл өрхөд түүхийн нүүрсийг түлдэгэ. За тэгэхээр ерөнхийдөө судалгаагаар гэх юм бол гэр хорооллын нэг айл өрх жилд ойролцоогоор 5 тонн. Өөрөөр хэлбэл халаалтын сарууд буюу 10, 11, 12, 1, 2 гэсэн эдгээр 5 сард дунджаар ойролцоогоор 1 тонн буюу нэг өвлийн турш ойролцоогоор 1 айл 5 тонн нүүрс түлдэг гэсэн ийм судалгаа байгаа юм байна. За тэгэхээр энэ нэг айл 5 тонн. За тэгээ үүнийгээ гэр хороололд амьдарч байгаа 215 мянган айлаараа үржүүлэхлээр Улаанбаатар хотын нийслэлчүүд бид нар өвөлдөө 1.2 сая тонн нүүрс хэрэглэдэг байсан юм байна. 2019 оны 5 сарын хүртэл түүхийн нүүрс. За тэгээд 2019 оны 5 сараас эхлээд бид нар түүхийн нүүрс түлхийг хориглосон байгаа. Тусгай зөвшөөрөлтөй аж ахуй нэгжил түүхийн нүүрсийг хэрэглэн за үүнд планы цахилгаан станцуудыг хамруулж ойлгож байна. Харин ахуйн хэрэглээнд түүхийн нүүрс түлхийг хориглосон. За тийм учраас бид нар энэ өвөлдөө харцангуй агаарын бохирдол гайгүйтай үнжиж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол өмнөх 19 оны хүртэл маш их хэмжээгээр түүхийн нүүрс түлдэг. Үүнээсээ үүдээд бид нэр агаарын бохирдол гэсэн хүйтэн цаг агаараас үүдээд бас нэг том асуудал гаргацсан агаарын бохирдол гэсэн юм асуудалтай байсан юм байна. За энэ түүхийн нүүрснээс үүсэж байгаа агаарын бохирдол маань 80% үүсгдэг байжээ. За энэ өвлөөс агаарын бохирдол харцангуй гайгүй болж байна. Гэсэн хэдий ч бас бид нарт одоо жишээ нь сайжруулсан түлш хэрэгжилж байгаа үүнтэй холбогдоод бас тодорхой хэмжээний асуудлууд үүссэн. Үүнийг та бүгд мэдчихэж магадгүй. Ямар асуудлууд үүссэн бэ гэхлээр угаарын хід хордох тийм ээ. Бид нэр 100-аа солилцсон. За тэгээд шинэ 100-аа яаж ашигладаг вэ? За хэрхэн үнс нурмаа байн асгадаг вэ? Хэрхэн яндангаа хүлдэг вэ гэдэг талаар бас мэдээлэлгүй байгаа учраас нэлээд хэдэн угаарын хід хордож нас орсон гэсэн юм сөрөг мэдээтэй байгаа. За ер нь цаашдаа бол бид нэр агаарын бохирдлыг улам бууруулад цэвэр цэнгэг агаартай хотлохын төлөө ингээд зүтгээд явж байгаа. За үүний тулд биднэрт нэгдүгээрт халаалтынхаа асуудлыг л шийдэх хэрэгтэй болж байгаа. За гэр хороолд амьдардаг айл өрхүүд маань халаалтайгаа
түүхийн нүүрснээс биш цахилгаан халаагуур хэрглэж болж байна, сайжруулсан түүш хэрглэж болж байна, газан халаагуур гэх мэтчлэн маш олон сонголтууд байгаа. За жишээлбэл цахилгаан халаагуурыг дэмжих үүднээсээ засгийн газраас бас шөнийн тарифыг гэр хорооллын бүсүүдэд хөнгөлж байгаа гэсэн иймэрхүү хөнгөлөлтүүд байгаа. За тэгэхээр агаарын бохирлыг буруулах тал дээр маш олон арга хэмжээг авч байгаагийн за нэгдүгээр түүхийн нөөцлөлтийг хоригдсан байна, хоёрдугаар шөнийн тарифыг тэгэлсэн байна гэх мэтчлэн эдгээр арга хэмжээнүүдийг авч байгаа. За эдгээр бол маш том арга хэмжээнүүд. Гэхдээ бид нэр өөрсдөө ард иргэд маань юу хийж чадах вэ гэхлээр орон сууцныхаа дулаан алдагдлыг одоо гэр хороолд амьдардаг ч бай, орон сууцнд амьдардаг ч бай дулаан алдагдлаа бууруулах хэрэгтэй. Ингэснээрээ бид нэр өөрсдөө тав тухтай дулаахан орчинд амьдран. За хүүхэд настай хүмүүс ханиад хүрэх нь багасна, өөртөө тав тухтай сайхан амьдран, цонхны хажууд суухад сийгээд байдаг, хаалган доороо сийгээд байдаг гэх мэтчлэн асуудлууд үүсэхгүй болох нэ. Дээрээс нь мэдээж бид нар дулааныхаа хэм хэмжээнэ гэдэг маань энерги эрчим хүчийн хэм хэмжээ гэсэн үг. Тэгэхээр бид нар яах вэ гэхлээр халаалтан зарцуулж байгаа мөнгөө хэмнэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл бидний эдийн засагт ээлтэй байшингаа нэг сайн дулаалцсан байхад орон сууцны айлууд ч гэсэн халаалтан төрдөг зардал маань багасна. Гэр хорооллын айлууд бол төлдөг нүүрс нь багасна, цахилгаан халаагуурын зардал нь багасна гэх мэтчлэн ийм эерэг сайн талуудтай байгаа. За тэгэхээр ард иргэд бид нэр юу хийж чадах вэ гэхлээр амьдарч байгаа байр сууцаа маш сайн дулаалах хэрэгтэй. Ингэх юм бол бид нар агаарын бохирлыгоо буруулах төв нэмрээ оруулах нь дээрс нь бидний өөрсдийн маань эрүүл мэндэд эргээр нөлөөлөх нь байна. За тэгэхээр энэ зурган дээр бол Улаанбаатарыг энергинүүдээр харахад гэсэн байна. Яг дулааны камераар Улаанбаатар хотыг зайсан толгой дээрээс авсан зураг байна л да. За энэ зургийг бол Сэргээгт эрчим хүчний лабораторийн амар аерогч дулаан сууцны дулаан алдагдлыг хэмжих аян 2 дугаар аяныг эхлүүлээд явж байгаа. За энэ хүрээндээ авсан зургнуудыг өнөөдрийн лекцнээр ашиглаж байгаа шүү гэдгийг дурдж өгье. За Улаанбаатар хот бол за зайсан толгой дээрээс иймэрхүү харагдаж байна. За тэгэхээр барилгуудын дулаан алдагдал ямар хөө байдаг вэ гэдгийг ерөнхийдөө бол харж болох нэ. Ерөнхийдөө бол байшингууд цонхоороо маш их дулаан алддаг нь харагдаж байна. За ийм байна. За тэгээд одоо яг үндсэн сэдв рүү оръё. Сууцны дулаан алдагдлыг юу үүсгэдэг вэ гэж юм тийм ээ. Тэгэхээр үндсэн хоёр янзын дулаан алдагдал, сууцны дулаан алдагдлыг үүсгэж байгаа. Нэгдүгээрт нь дамжуулалтын буюу хаших хийзээр алдагдах дулаан. За үүнд маань одоо энэ зурагт харуулсан байна тийм ээ. Энэ хаших хийз гэдэгт бид нэр юуг оруулж байгаа вэ гэхээр байшингийн хан, туурга, шал, дээвэр, за тэгээд цонх, хаалга зэргийг оруулж байгаа. Байшинг бүрдүүлж байгаа үндсэн хийцүүд гэсэн үг. Тэгэхээр энэ зурагт ердийн нэг юм байшинг харуулсан байна л да. Энэ бол ердийн сайн дулаалга хийгээгүй байшин гэсэн үг. За тэгэхээр ердийн байшингийн хувьд ерөнхийдөө бол дулаан алдагдал за одоо жишээ нь яг тэдэн хувийн цонхоор, тэдэн хувийн шалаар алдагдана гэсэн юм байхгүй. Энэ бол ерөнхий дундаж барагцаа авах жишээ гэдгийг та бүгд сайн ойлгоорой. Тэгэхээр ерөнхийдөө бол байшингийн дулаан алдагдлын хаших хийзээр алдагдах дулааны 25% нь дээврээрээ, за 35% нь ханаараа, за тэгээд 15% нь шалаараа, за тэгээд 25% нь цонх болон хаалгаараа алддаг гэсэн ийм ерөнхий судалгаа яд юм байна. За тэгэхээр бид нэр эдгээр хэсгүүдийг маш сайн дулаалж өгснөөрөө эдгээр дулаан алдагдлыг бууруулах боломжтой байх нэ. За дээрэс нь байшингийн дулаан алдагдал 2 дугаарт ямар механизмаар явагддаг вэ гэхээр агаар нэвтрүүлэлт буюу шүүрэлт. За энэ агаар нэвтрүүлэлт буюу шүүрэлт гэдэг маань юуг ойлгож авах вэ гэхээр байшингийн одоо жишээ нь энэ урагшаага харсан хан зүүн тишийг харсан энэ хоёр хан байна те. Энэ хоёр ханы уулзуур хэсэгт буюу энэ босоо хэсгээр ан цав үүссэн байвал энэ ан цаваар одоо сийгээд байгаа юм шиг мэдрэмж төрдөг штеп. Эдгээр маань болохоор өөрөөр хэлбэл шүүрэлтийн дулаан алдагдал агаар нэвтрүүлэлт байна гэсэн. Тэгэхээр ийм уулзууртай ан цавтай хэсгүүдээр дулаан алдагдаж байгаа нь агаар нэвтрүүлэлтийн буюу шүүрэлтийн дулаан алдагдал болж байна. Эдгээр энэ ханны уулзуур хэсэг. За энэ доогуур эдгээр ханны уулзуур. За энэ дээврийн энэ дагуу. Эдгээр маань уулзуур хэсгүүдээр агаар нэвтрүүлэлтийн шүүрэлтийн алдагдал маш их байдаг. Энэ зурган дээр ч гэсэн харагдаж байна тийм ээ. Гаднаас энэ шал болон хан хоёрын хооронд зай завсар үүссэн учраас гаднаас хөдөө агаар орж ирээд дээгүүрээ болохоор хөдөн гэр дотор халуун агаар маань дээшээгээ хурцж байгаа шүү дээ. Нягтан багасаа дээшээгээ хурцсан. Энэ маань гэрээсээ ингээд гараад байна гэсэн. Тэгэхээр дулаан агаараа гадагш нь алдаад гаднаас хөдөө агаарыг оруулж ирж байна гэсэн. Энэ хаших хийзүүд маань энэ хан, шал, дээвэр, туурга маань ямар үүрэгтэй вэ гэхлээр гэрийн дотор агаарыг тогтмол дулаахан байлгаад гадны агаарыг оруулж ирэхгүй байлгах үүрэгтэй. Тэгээд мэдээж дулаан алдагдал тэг байна гэсэн ойлголт бол хизээж авахгүй. Бид нар ямар нэгэн байдлаар дулаанаа алдчихл байгаа.
Харин энэ ханыг сайн дулааснаар, шалыг сайн дулааснаар бид нар гадагшаага алдагдж байгаа дулааныхаа хэмжээг бага байлгах боломжтой болно. Тэгснээрээ бид нэр гэрийнхаа температурыг тогтмол байлгахын тулд суурлуулах пар зуухны маань төрс зарцуулалт нь бага байна гэсэн үг ээ. За дээрээс нь мөн бид нэр хүмүүс амьдарч байгаа гэдэг утгаараа агаар сэлгэлтийг байнга хийж авах хэрэгтэй. Бохир агаарыг хүмүүс ингээд удаан дотор орчинд олон хүмүүс байгаа тэгэхээр агаар бохирддог штеп. Тэгэхээр энэ бохир агаарыгаа зайлуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нэр тогтмол өдөрт 3-аас 4 удаа цонхоо онгойлгож явах хэрэгтэй гэж яриад байдаг штеп. За тэр маань цонхоо онгойлгох болгонд бид нэр дулааныгаа алдж байгаа гэсэн үг. За энэ маань бас өөрөө агаар нэвтрүүлэлтийн буюу агаар сэлгэлтийн дулаан алдагдал болж байгаамаа. Тэгэхээр үндсэн ийм хоёр зарчмаар байшингийн дулаан алдагдал явагддаг байх нэ. За энэ хоёр дулаан алдагдлыг маань бид нэр яаж хэмжиж тодорхойлдог вэ гэж юм тийм ээ. Бид нэр инженер болох гэж байгаа хүмүүс учраас сэргээгдэх эрчим хүчний инженер гэсэн мэргэжлээр суралцж байгаа учраас инженерийн талаас ярих юм бол тусгай тооног төхөөрөмж багажаар хэмждэг байх нэ. За энэ багажуудыг энд харуулсан байна. Дамжууллын дулаан алдагдлыг IR буюу инфраред гэж байгаа тийм. Их дулаан туяаны тусламжтай биетийн температурыг мэддэг ийм дулааны камераар бид нар байшингийн дамжуулалтын дулаан алдагдлыг хаших хязгаар ямар хэмжээний дулаан алдагдж байгааг хэмждэг байх нэ. За манай сэргээгдэх эрчим хүчний лабораторийн хувьд бол FLIR гэдэг ийм камертайгаар орон сууцнуудын дулаан алдагдлыг хэмжээд явж байгаа. За мөн энд бас дулааны камераар ингэж хэмжиж байгаа нь харагдаж байна. За харин агаар сэлгэлтийн буюу шүүрлтийн дулаан алдагдлыг Blower Door буюу үлээгч хаалга гэсэн ийм тест, Blower Door тест гэж байдаг. Үлээгч хаалганы тестийн тусламжтайгаар хэмждэг. За энэ зурагт харуулсан байна тий. Энэ айлын хувьд бол хаалган дээр ийм Blower Door үлээгч хаалгыг суйрлуулчихсан. За тэгээд энэ синс маань ажиллаад өрөөний даралтыг 50 паскал хүртэл байлгагаар синсийг ажилуулж үлээдэг гэсэн үг. Тэгэхээр бид нэр ингээд агаар ингээд үлээгээд тахад байшин тодорхой хэмжээгээр одоо жишээ нь эндээ анц хавтай ч юм уу байх юм бол энэ хэсгээрээ маш их даралтыг алдна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нэр өрөөний даралтыг 50 паскал байлгахын тулд энэ синс маань хэр хүчтэй ажиллаж байна вэ гэдгээс хамааруулаад хаана ямар хэмжээний сийгэлттэй байна. Өөрөөр хэлбэл байшингийн битүүмжлэлийг агаар гадагшаагаа нэвтрэхгүй дотроос дотн байгаа агаар гадагшаа нэвтрэхгүй байх буюу байшингийн битүүмжлэлийг шалгаж байна гэсэн үг ээ. За энэ бас ерөнхий схемийг харуулж байгаа. Үндсэндээ бол ийм хаалга. За тэгээд энэ синстэй. За тэгээд синс маань ажиллаад байшингийн даралтыг хэмжснээрээ хэдий хэмжээний даралтаар үлээж ээж байшингийн даралтыг тогтмол тавьж юм уу одоо ямар заасны хэмжээнд байлгаж байна вэ гэдгээсээ хамааруулаад байшингийн сийгэлтийг өөрөөр хэлбэл битүүмжлэл хэр хэмжээний алдагдсныг мэднэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл байшин маань битүүмжлэл ихтэй байх тусмаа л сайн тусгаарлаж ийн шүүрлтэй дулаан алдагдал бага байна гэсэн үг. За энгийн нөхцөлд ийм одоо бид нар өөрсдөө ингэж үлээгч хаалганы тусламжтайгаар хэмжиж чадахгүй байх тохиолдол байна. Харин тэр тохиолдолд бид нар байшингийн сийгэлтийг яаж хэмжиж болох вэ гэхлээр лаа ч юм уу хүч ч юм уу асаагаад түрүү ярьсан те хоёр ийм хаалга болон ханны уулзуур хэсгүү. За тэгээд шугам хоолой, сангийн хоолой, цахилгааны кабелууд гарсан хэсэг дээрээ лаагаа бариад өөрөөр бас цонхны хажуу ирмэг, хаалганы ирмэг гэх мэт газруудаар лаа хүчээ ингээ бариад зогсох хэрэгтэй. Тэгтэл лааны дүл маань, хүчний дүл маань ихт дээшээгээ хөрөхгүй хажуу тишээгээ ингээд далигаад ч юм уу байвал бид нар өөрөөр хэлбэл дотн агаагаараа гадагшаа нь алдаад байна гэсэн үг. Ингэж бас мэдэж болох нэ. За одоо хаших хязгаар буюу дамжууллаар дулаан алдагдахыг хэрхэн тооцдог вэ гэдгийг онлын хувьд авч үзье. Энэ бол тооцооны арга шүү. За тэгэхээр эхний ээлжинд хэлбэр жишээ болгоод бид нар ханыгаа нэг давхар юм материалаар бүрдсэнгээл бодчих. За жишээ нь одоо юу гэдэг нэг давхар дүнзэн хан байлаа гэж бодъё тийм одоо материалаар хийсэн ээл урттай ханны маань өргөн нь зузаан гэсэн үг шүү дээ. Зузаан нь ээл байхаар за тэгээд ханны талбай маань А байхаар ийшээгээ өргөн, ийшээгээ урт нь, ийшээгээ өндөр нь. За тэгээ ээл бол зузаан гэсэн ийм хан байлаа гэж бодъё. За тэгээд ханны дотор температур буюу өрөөний талд байрлах температур нь T1, харин ханны гадна буюу гадны орчны температур T2 байсан гэж үзье. За тэгвэл энэ ханны талбайгаар алдагдах дулаан Q-г бид нэр яаж олох вэ гэхлээр энэ томьёогоор олно. K квадрат нь L A dt. dt гэдэг маань температурын зөрүү. Гадна орчин, дотор орчин хоёрын температурын зөрүү гэсэн үг. A маань бол ханны талбай, L маань ханны зузаан. К маань юу вэ гэхлээр материалын дулаан дамжуулах чанар
Энэ маань өөрөө тухайн материалаас хамаардаг. Модны хувьд нэг өөр, за төмрийн хувьд нэг өөр, бетоны хувьд нэг өөр, шилэн хөвөнгийн хувьд нэг өөр гэх мэтлэн тухайн материалын шин чанараас хамаардаг ийм үзүүлэлт байгаа. За тэгээд энэ K маань материалын дулаан дамжуулах чанар гээд нэгж нь ваттыг хуваадаг нь метр кельвин гэсэн ийм нэгжтэй байдаг. За тэгэхээр ханы талбайгаар алдагдах, талбайд ханаар алдагдах дулаан маань хаших, өөрөөр хэлбэл хан, энэ заавал хан байх албагүй тий. Хан, шал, дээвэр, цонх гэх мэтчлэн хаших хязээр алдагдах дулаан Q маань юунаас хамаарах вэ гэхлээр талбай болон температурын зөрүүнээс шууд хамаарна. Дээрээс нь мөн тухайн материалын шин чанарыг илтгэсэн K буюу дулаан материалын дулаан дамжуулах чанараас шууд хамаарна. Харин ханны зузаанаас уруу хамаарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар алдагдах дулааныгаа багасгая, Q алдагдж байгаа Q гэсэн дулааныгаа багасгая гэх юм бол материалынхаа зузааныг нэгсгээд ээж болох нь тийм ээ. Материалынхаа зузааныг ихсгээд ээж болно. Эсвэл дулаан илүү тусгаарлах шин чанартай материал сонгож болох нь. Өөрөөр хэлбэл K-гийнхаа утгыг нь бид нэр олон материалын хувьд харж агаад за жишээ нь мод, бетон, тоосго гэх мэт олон янзын материалыг харж агаад алуугаар нь хийвэл дулаан дамжуулал багтай байх вэ гэдгийг харьцуулж агаад сонгох нэ гэсэн үг. За тэгээд цааш нь үргэлжлүүлээд ярих юм бол K квад нийлээ бид нар U утга U value гэж авч үздэг, U утга гэж авч үздэг. За тэгээд U value маань K кваах нээл тийм ээ. Дээрэс нь R гэсэн нэг утга гарч ирдэг. R маань эсэргүүцэл гэсэн үг. Дулаан дамжууллын эсэргүүцэл. Яг одоо цахилгаан дээр эсэргүүцлийг R-аар тэмдэглэдэг шиг дулаан дээр ч гэсэн эсэргүүцлийг R-аар тэмдэглэдэг. Энэ маань дулаан дамжууллын эсэргүүцэл. За энэ дулаан дамжууллын эсэргүүцэл маань түрүүний ярьсан U value-гийн маань уруу. Тэгэхээр өөрөөр хэлбэл L-ийг хуваах нь K гэсэн үг. За тэгээд дулаан дамжууллын эсэргүүцлийн маань нэгж нь метр квадрат кельвинийг хуваадаг нь ватт. Харин U маань R-ын эсрэг учраас нэгж нь болохоор ваттыг хуваадаг нь метр квадрат кельвин. За энд кельвин гэдэг маань температурыг хэмждэг олон янзын хуваар байдаг тийм ээ. Бид нэр бол Цельсийн түгээмэл хэрэгэлдэг. Харин Америкт болохоор Фаренгейтийн хуваарийг түгээмэл хэрэгэлдэг. Харин шинжлэх ухааны системд ч гэдэг ч юм уу тооцоо хийхдээ хвчлэн кельвинийг ашиглаж хэрэгэлдэг байгаа. За тэгээд Кельвин Цельс 2 маань хоорондоо 273-ийн зөрүүтэй байдаг. Өөрөөр хэлбэл тэг Кельвин маань хасах 273 градус Цельстэй тэнцдэг тийм ээ. За тэгэхээр абсолют тэг температур маань тэг Кельвин. Тэгэхээр абсолют хасах 273 градус Цельс маань тэг Кельвин гэж үзэж болох нэ. За энэ бол энгийн жишээ буюу тухайн хаших хязь маань цонх маань нэг давхар ч юм уу эсвэл хан маань нэг давхар материалаас тогтсон байхад эдгээр томьёог ашиглаад бид нэр алдагдах дулааныг олж болох нэ. За харин ихэнх тохиолдолд бид нар барилгыг барихдаа нэгэн давхар материалаар буюу нэгэн давхар үе давхаргаас тогтоож хийдэггүй. Бид нар олон үе давхаргаас тогтоож хийдэг. Хамгийн жишээ нь одоо дүүнз явж байгаад гадуур нь дулаалах материал ч юм уу. Энэ зураг дээр харуулсан шиг байдаг тийм ээ. Эхлээд нэг юм материал явж байгаа дараа нь тэрийг дулаан тусгаарлах материалаар бүрдэгч гэдэг ч юм уу. За ийм маягаар ингэж олон давхар ханыг хийдэг. Тэгэхээр хан маань олон давхар үе давхараас тогтсон байхад шууд энхний томьёогоороо бодож болохгүй. Энэ тохиолдолд бид нэр өөр ерөнхий томьёогоор бодно. Тэгэхээр энд болохоор хан маань хоёр давхар материалаар бүрдсэн байна. K1 дулаан дамжуулах чанартай материал маань L1 зузаантай. K2 гэсэн дулаан дамжуулах материал маань L2 гэсэн зузаантай. За тэгээд энд болохоор 3 температур гарч ирж байна. Ханны дотор температур. За тэгээд хоёр шин чанарын хоёр үе давхаргийн хоорондох температур. За тэгээд гадна ханнаас гарч байгаа температур гэдэг. За энэ тохиолдолд дулаан алдагдлыгаа бид нэр яаж олох вэ гэхлээр энэ дээр болохоор U value-гийн маань U утгын маань ерөнхий U утга. За тэгээд ханы маань талбай. За тэгээд T1 болон T3-ын зөрүү. Ханы гадна болон дотор температурын зөрүү. За өөрөөр хэлбэл U value болон R гэсэн энэ хоёр маань дулаан дамжуулах эсэргүүцэл болон дулаан дамжууллын коэффициент хоёр маань хоорондоо урвуу учраас A хуваадаг нь DT хуваадаг нь R ерөнхий эсэргүүцэл гээд ингээд гарч ирж байна. За тэгэхээр түрүү ярьсан U value болон R value дулаан дамжууллын коэффициент болон дулаан дамжууллын эсэргүүцэл хоёр маань хоорондоо урвуу. За харин дулаан дамжууллын эсэргүүцлээ бид нэр яаж олдог вэ гэхлээр тухайн материал болгоныхоо хувьд тухайн материалынхаа үе болгоны тухайн ханныхаа материалын үе болгоны хувьд эсэргүүцлийг бодно.
R1, R2 гэх мэтчлэн тухайн хан маань хэдэн л үе давхаргаас тогтсон байна. N хүртэл явж болно. За тэгээд тэр болгоны маань дулаан дамжууллын эсэргүүцэл нь болохоор тухайн хэсгийн маань тухайн материалынхаа зузааныг нь дулаан дамжуулах чанарт нь хуваана, K-т нь хуваана. За ингэж нэмээд ерөнхий эсэргүүцлээ олцоод ерөнхий эсэргүүцлээрээ ингээд олчиж болох нэ. А dt квадрат нь R ерөнхий гэд бид нар тухайн ханаар олон үе давхаргаас бүрдсэн ханы хувьд хэр хэмжээний дулаан алдагдахыг ингэж тооцож болох нэ. За хэрвээ та бүгд өөрсдийнхөө гэрийн ханыг ямар материалаар, ямар зузаантай тэгээд ямар материалаар яаж хийснийг мэдж авах юм бол та нар өөрөөнийхөө дотор ханы температурыг мэдээд гадна орчны температурыг мэдж авах юм бол тухайн гэрээсээ алдагдж байгаа одоо жишээ нь хэлбэр болгоод тухайн гэрийнхаа өөрийнхөө өрөөнийхөө за одоо баруун тишээ харсан ханаар нь алдагдах дулааныгаа тооцож болох нэ. Энэ мэдчлэн баруун, зүүн, урагшаа гэх мэтчлэн өрөө болгоныхоо хувьд нийт алдагдж байгаа дулааныг нь тооцох бол онолын хувьд тооцох боломжтой байх нэ. Энэ бол за зөвхөн хаших хэзээр алдагдж байгаа буюу дулаан дамжуулалаар алдагдж байгаа дулааныг тооцож гинэ гэсэн үг. За тэгээд үүн дээрээ нэмдэг нь нөгөө түрүүний ярьсан шүүрэлтээр буюу агаар сэлгэлтийн зарчмаар алдаж байгаа дулааныгаа нэмэх юм бол та өөрийнхөө амьдарч байгаа сууцнаасаа хэдийн эр хэмжээний дулааныг алдагдж байгаагаа тооцоолж болох нь. За тэгэх юм бол яагаад бид нар за мэдчихлээ тийм ээ хэдийн хэмжээний дулаан алдагдж байгаагаа мэдчих юм бол тэр алдагдж байгаа дулааныгаа бид нар цахилгаан халаагуураар ч юм уу, зуухаар ч юм уу, параар ч юм уу нөхөж явах хэрэгтэй. Тэгэхээр хэдийн хэмжээний дулаан алдагдж байгаадаа мэдчих юм бол та тэрэндээ тааруулсан тохирсон чадaltaй цахилгаан халаагуурыг суйрлуулах нь байна шүү дээ. Тэгэхээр тохирсон халаагуураа суйрлуулчихна гэдэг маань нэг бол ингээл халаагуурын маань чадал нь хүрэхгүй дараал байхгүй эсвэл хитрхи өндөр чадaltaй халаагуур тавьчихдаг халууцаал цонх монхоо байнгын онгойлгоод байхгүй гэсэн ийм асуудалгүй болох нь байна. За тэгээд тодорхой жишээнүүдийг дурдъя. Дулаан алдагдлыг хэмжих, сууцны дулаан алдагдлыг хэмжих 2 дугаар аяны хүрээнд за орон сууц, байшин, гэрийн дулаан алдагдлуудыг хэмжиж явж байгаа. За энэ дээр бол орон сууцны хорооллын жишээ байна. За цонхоор алдагдж байгаа дулаанууд маш их байна тий. Цод шараар харсан харин хүрээ улаанаар гарч байгаа, чернэлийн ганаар гарч байгаа нь болохоор дулаан дамжуул багтай байна гэсэн үг алдагдах дулаан баг байна. За энд болохоор энэ тод шараа өнгөөр харагдаж байгаа энэ дамжуулах дэд станц маань түгээх дэд станц тий цахилгаан түгээх дэд станц маань маш их дулаан алдагдaltaй эрчим хүчний хувьд ашиггүй баригдаж байгаа нь харагдаж байна. Энийг бол одоо маш муу жишээ гэж хэлмээр байна. За дээрэс нь мөн хуучны орон сууцнуудыг одоо жишээ нь усан мал байруудыг ч юм уу хуучны байруудыг хүмүүс орон сууцнуудыг маш хүйтэн сийгдэг гэж ярьдаг. За тэгээд сийгдэг хүмүүс байраа дулаалсан байдаг л да. Энэ жишээ нь гадуур нь одоо энэ хідэн айлууд бол дулаалчихсан байгаа хгүй. Гадуур нэмэлт дулаалгын материалыг суйрлуулад дулаан алдагдлыгаа багасгацсан байна. За сүүлийн жилүүдэд болохоор ингэж нэгэнт баригдсан байшин дээрээс нэмэлт дулаалга хийхийг хориглосон гэж ярьж байсан. Яагаад вэ гэвэл ингэж дулаалга хийх гэж хагаад хөдөлмөр аюулгүй байдлыг зөрчсөний улмаас засвар хийжсэн ажилчдын амнаас ирсэн гэсэн юм асуудлууд гарсан дуулдаж байсан. За тэгээд за энэ хэсэг бидний түрүү ярьсан нөгөө агаар сэлгэлтийн буюу шүүрэлтийн дулаан алдагдал хэсэг байна те. За энэ хан болон энэ хан хоёрын уулзуур хэсэгт буюу хоёр ханы уулзуур хэсэгт ан цавтай хэсэгт маш их дулаан алдагдаж байгаа нь харагдаж байна. За орон сууцны жишээний хувьд бол нэг иймэрхүү. За харин байшинд гийн хувьд бол энэ бол одоо жишээ нэг байшин байна. За яг адилхан нэг байшин өдрийн гэрэлд авсан зураг, дулааны камераар авсан зураг тий. За энэ дээр юу харагдаж байна вэ гэхлээр ерөнхийдөө бол ханыг маш сайн дулаалсан байна тий. Хан чернэлийн хана өнгөөр буюу маш сайн дулаан тусгаарладаг нь харагдаж байна. Гэвч хаалганы энэ хэсэг дулаан алдагдал маш ихтэй байна. За энийг одоо өөрсдийнхөө гар доорх материалаар янз бүрийн порлоноор үлээ үйлрэлж дулаалдаг шатыг их боломжтой, сийгэлтийг багасгах гэсэн үг. Өөрөөр хэлбэл байшингийнхаа бүтэмжлэлийг сайжруулах боломжтой. За дээрэс нь энэ хэсэг ханыгаа маш сайн дулаалсан ч гэсэн шал хан хоёрын уулзуур хэсэг буюу залгаас хэсгээр дулаан алдагдал маш ихтэй. Байшин дотор хамаг дулаанаа л гадагшаага ингээ алдаад нь штэ шаарлуулаад. За гаднаасаа бол ингэж харагдаж байна тийм ээ шаарлаад. Гэрийнхээ дотор талаас харангууд ингээ чернэлийн хангутай харагдаад. Өөрөөр хэлбэл хүтэн агаар гэр дотор руу орж ирээд байна л гэсэн үг.
Тэгэхээр энэ доор бол ингээд одоо энэ биоднд сууж байхад доороос нь сийгдэг гэдэг нь энэ камераас харагдаж байна. За тэгэхээр ерөнхийдөө дулаан ханыгаа маш сайн дулаалсан байлаа гэсэн байшингийнхаа битүүмжлэлийг сайжруулах хэрэгтэй гэдэг нь эндээс харагдаж байна. Тэгэхгүй бол тэгэл энэ жоохон залгаас хэсгүүдээр л маш их хэмжээний дулааныг гадагш нь алдаад байх нь шүү дээ. Тэгэхээр байшингийнхаа битүүмжлэлийг маш сайн сайжруулах буюу чигжиж, ан цавгүй, нүхсвгүй болтон л дулаалах хэрэгтэй байх нэ. За байшингийн жишээний хувьд юм. За харин Монгол гэрийн жишээ. Монгол гэрийн хувьд бол за энэ зурагнаас харах юм бол ерөөсөө битүүл шарлаад буюу өөрөөр хэлбэл дулаан алдагдал маш ихтэй нь харагдаж байна. Энэ бол гэрийг гаднаас нь авсан зураг тий. Дотроос нь ингээ ороод харангууд ерөнхийдөө бол тооноор алдагдаж байгаа дулаан маш их. За тэгээд хаалгаар алдагдаж байгаа дулаан маш их байна. За Монгол гэр маань өөрөө хаалга онгоо гутал шууд хүүтэй агаар гаднаас орж ирдэг. За тэгэхээр ерөнхийдөө бол гэрээ тогтоо тухтай байлаа гэх юм бол одоо маш сайн дулаалгын материалаар л дулаалах хэрэгтэй болж байна. За дээрэс нь мөн гэрлүүгээ шууд хаалга онгойлгож орж ирдэг байхаас илүүтэйгээр үүдвч маягийн нэг үүдэн маягийн нэг одоо өрөө хийвэл шууд гаднаас хүтэйгээр орж ирэх нь багасгах боломжтой болох нэ. За тэгээ сүүлийн үед маш олон хүмүүс Монгол гэр маань манай уламжлалт сууч учраас Монгол гэрийг дулаалгах талаар судалгаа, янз бүрийн дэвшилтэд технологи Монгол гэр барих гэх мэтчлэн маш олон судалгаа хийж байгаа юм байна лээ. За та бүгд бас энэ талаар өөрсдөө сайн дэлгэрүүл сонирхож судалж үзээрэй. За тэгээ өнөөдрийн лекц бол ерөнхийдөө ингээд дуусж байна. Дулаан алдагдгийн талаар авч үзлээ. За тэгээд шалгах асуулт. Шалгах асуулт юу вэ гэхлээр нэгдүгээрт шүүрэлтийн дулаан алдагдлыг хэрхэн багасгах вэ? Дулаан алдагдал ерөнхийдөө бол орон сууцны хувьд хоёр янзаар дулаан алддаг гэж хэлсэн тийм ээ. Нэгдүгээр дамжууллын дулаан алдагдал буюу хаших хязгаар алдагдах дулаан. За үүнд шал, цонх, дээвэр, хан, хаалга гэх мэтээр алдагдах дулааныг авч үзнэ. За харин хоёрдугаарт шүүрэлт буюу агаар сэлгэл дээр алдагдах дулаан. Байшингийн ханны залгаас дуудаар алдагдах дулаан мөн нүхсвээр алдагдах дулаануудыг шүүрэлтийн дулаан алдагдал гэж байгаа. За тэгэхээр нэгдүгээр асуулт нь энэ шүүрэлтийн дулаан алдагдлыг хэрхэн багасгах боломжтой вэ? За хоёрдугаарт гэрийн нөхцөлд шүүрэлтийн дулаан алдагдлыг хэрхэн илрүүлэх боломжтой вэ? За гуравдугаар асуулт. Дулааны камерт сууцыг гадна талаас авсан зурагт дулаан алдагдаж буй хэсэг нь ямар өнгөөр тэмдэглэгдэж байна вэ? Бид нар маш олон одоо энэ зургуудыг авсан шүү дээ. Энэ бол гэрийн хувьд байна, байшингийн хувьд байна, орон сууцны хувьд байна тий. За эдгээр олон дулааны камераар авсан зургуудыг гадна талаас авсан зураг байна тий. Гадна талаас авсан зургийн хувьд дулаан маш ихээр алдагдаж байгаа хэсэг нь ямар өнгөөр тэмдэглэгдсэн байна вэ гэдгийг та бүгд хариулаарай. За тэгээд семинарын даалгавар бол бид нар онлын хувьд хаших хязгаар алдагдаж байгаа дулааныг тооцоолох боломжтой гэд энд үзсэн тийм ээ. Энэ томьёонуудаа ашиглаад та бүхэн семинарын хоёр бодлогыг бодоорой. За нэгдүгээр бодлого нь болохоор зузаан нь 50 мм. За тэгээд 1 м квадрат талбайтай төмрөөр хийсэн хан байгаа юм байна л та. За тэгээд тухайн төмөр ханны маань дулаан дамжуулах чанар нь өөрөөр хэлбэл бидний түрүүн К гэж тэмдэглэсэн байсан. Дулаан дамжуулах чанар буюу К нь 70 ваттыг квадрат метр кельвин байгаа юм байна. За тэгээд ханны дотор талын температур нь 150 ба гадна талын температур нь 80 градус байгаа бол ханаар хэр хэмжээний дулаан алдагдаж байгааг, дулаан дамжуулалаар хэр хэмжээний дулаан алдагдаж байгааг олоо. За хоёрдугаар болохоор энэ бол зөвхөн нэгдүгээр бодлого бол зөвхөн төмөр материалаар хийгдсэн хан байна тий. Харин хоёрдугаар материалын хувьд болохоор хоёр давхартай байгаа. За 100-ны их биеийг 1.2 см зузаан гангаар хийсэн. За тэгээд үүнийхээ гадуур нь болохоор 5 см зузаантай тусгаарлах материалаар бүрсэн. За тэгээд энэ хоёр гам болон дулаан тусгаарлах материалын дулаан дамжуулах чанар буюу К утга нь тус. За гангийн хувьд 19 ваттыг квадрат метр кельвин ба дулаан тусгаарлах материалын хувьд буюу утга нь бага. Өөрөөр хэлбэл дулаан эсэргүүцэлхтэй гэсэн үг шүү дээ. 0.7 ваттыг квадрат метр кельвин байгаа юм байна. За тэгээд 100-ны ханын дотор температур нь 800 кельвин ба гадна талын температур нь дулаан тусгаарлах материалын гадна талын температур нь 350 кельвин бол энэ ханны нэг талбайгаар алдагдах дулааныг олоо гэсэн ийм семинарын даалгавар байна. За тэгээд лекцийн шалгах асуултандаа хариулаад семинарын даалгавартай хариулаад CC-гээрээ гэрийн даалгавраа явуулаарай.
За анхаарал хандуулсан явдалд баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье.